Азийн цамаа ор шалгалт тэмцээнийг Улаанбаатар тавсан шүү дээ. Тэгээ зоригтойгоор аваад тэндээс бол олон улсын шүүгч болох гараа маань хийсэн байдаг нэ. Тэгээд тэрнээс хойш одоо тэгээд холбооныхоо бас зөв бодлого, менежментийн ачаар одоо өнөөдөр Токио 22 Олимпийн наадам дээр л одоо шүүгч болоод ингээд дэлхийн хүчтнүүдийг дэнслээд ингээд ирлээ. Тэгээд бол аливаа юмны одоо аливаа ажлын үр дүн бол хизээд одоо гарч идэг. Сайн үр тарьсан бол сайн л одоо үр дүн гарна. 2012 оноос хойш ирнэ. Тэгээд одоо хөндийн өргөлт ямар үйл ажиллагаа болно, хөндийн өргөлтийн спорт ямар үйл ажиллагаа болно. Тэр үйлхэнд одоо телевизээр гарч сурчлагдаж байдаг те. Тэгээ бас даваа баяр захиралтай бас тань талархлаа. Яагаад гэвэл одоо энэ аливаа байгууллагын үйл ажиллагаа хийгдэж явж олон нийтэд танигдна гэдэг бол өөрөө тухайн одоо спортын хөгжилд бол маш том нөлөө үзүүлж идэг. Ийм бас төлөвлөлттэй одоо маш сайхан бас спонсор байлаа. Та тандаас баярлалаа гэж хэлье.